Манай дам ирэхдээ ингэж уншдаг. Амана фидэхон манай гэрт ингээд намнаар ирээд тэгээ 5 нас үрээр гэж залбиратсан чинь би 5 нас үрсэн шүү дээ. Юу ч үсэг ба анаага хурдан том болгож дүүгээ хурдан том болгож аав ээжийнхээ ажил төрөл сайн болгож нэг залбирсан. Ажил төрлөө бүтээх гэж айлууд ном уншуулдаг шүү дээ. Би одоо яг эхлэв гэхий заяа. Цэцэн хүмүүстэй хөтлөгч нас ирсэн байна. Өнөөдөр би та нарт цалинтай ээжүүдийн талаархал мэдээ хүргэнэ. 3 настай хүүхдүүдийн хард байгаа ээжүүдэд цалинтай ээжийн 50,000 төгрөгийг төрөөс олгодог. Гэвч мөнгөөр нэрээ хүүхдийн живч авч хүрхгүй байна. Тиймээс цалинтай ээжийн мөнгийг багадаа 500,000 болгох шаардлагатайг ээжүүд хийж байна. Цалинтай ээжийн мөнгийг нэмэгдүүлвэл төрөл нэмэгдэж Монгол улсын хүн амын тоо өснө. Бид 3 саяас олуулаа болно шүү. Одоо хүн амын өсөлтийг дэмжихийн төлөө зарцуулж байгаа 1 төгрөг 20 жилийн дараа, 30 жилийн дараа ямар үр өгүүлж өгөх юм бэ гэдэг тооцох хэрэгтэй. Хүн мөнгөний тэтгэмжээр авч үзэхгүй байгаа. Магадгүй 500,000-аар гэд ярихаар энэ нэлээд тийм асуудал болгоод хараад байж магадгүй. Нөгөө талдаа бид нар хүн эрх зүйн зохицуултуудаар дэмжих хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах хэрэгтэй. Ипотек орон сууцны дэмжлэгээр нь хангах хэрэгтэй. Нийгмийн даатгал татварын хуулинд бодлохоор дэмжих хэрэгтэй. Бидний гэрүүл саруул өсгөж байгаа ээжүүдэд баярлалаа. Хөтлөгч нас ирсэн байлаа.